Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хөргөлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараа эхийн очийг магтан дуулсан охин өрийнх нь хүсэлтээр уламжилж байна. Өнөөдөр хорвоод мэндэлсэн Хосквей баярын өдөр төхөж байгаа хайртай ээж энх туяада хэмээн хаяглаж охин оюун туяагийнхан зүгээс илгээсэн гинзийн бэлгийг хамтдаа дотгошоорж уламжилцгаая. Сайн байна уу? Эхтэй гэж бүсгүй байна уу? Яа налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хөргөлтийн хамт олон маань нэгэн гой хайр цэцэрсэн өргөнд ороод ирлээ. Юуны өмнө мэдчилгээний маань гол эзэн болсон Энхтэй эгч таньда энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлаа. Ямар гоё юм бэ инхийгч ингээд ороод ирсэн чи бүр нүүр дүүрэн мишээгээл ухтаад авсан чинь бүр цаанаасаа гоё хайр цацраад л явчихлаа. Халуун дулаан гэр бүлээр амттай сайхан баярын зог бариад ямар баяр эхэлж байна миний хчээ. Ихтэнд төрсөдөр хаж байна. За тэгэхээр бичлэгнийхаа нэн цэргүүнд таньда нарт хорвоод мэндэлсэн нандан сайхан өдөр төрсөн өдрийн гал халуун мэндийг нийт налайхчуудын зүгээс дэвшүүлж байна. Төрсөн өдрийн мэнд баярлаа. Бүх хүүхэд найз нөхд бүгдэнд нь баярлж байна. Төрсөн өдөр. За тэгээд инхийгчээ ирсэн хэрэг явдлаа танилцуулъя. Ингээд бөөнөрөө баярлаад сууж явахт нь учиргүй бичлэг бэлэг болохоор бас их гайхаж байгаа болов гэж бодож байна. Манайх чинь налагчуудаа хайр түгээгээд хүмүүсийн баяр дээр очиж нөгөө surprise гэдгийг барьдаг хамт олноос фестээр явж идэв шээ. За тэгвэл тэр фестээр явдаг бичлэг тань дээр манаас ирсэн байна. Таныг баярлуулахыг зорьсон хүн манай хамт олон захиалга өгсөн байна. Тэгэхээр ингээд харсан чи хүүхдүүд нь найзууд нь ер нь ирчихсэн байх шиг байна. Ирж амжаагүй тэрнээс болов гээд нэг таамаглаж байгаа юм байна. Би одоо солонгосныхаа охин байгаа. Тэгээд манай хүүхдүүдээс л ах гэж таамаглаж байна. Хүүхдүүдээс гэснээс нэр миний ч хэдэн хүүхд төрүүлж ирсэн. Би ч одоо 6 хүүхэдтэй. Ямар сайхан юм бэ. За тэгэлгүй яах вэ? Тэгээд мэдээж үр хүүхдүүд маань яг тэрнээс юм болов энэс юм болов гэж сэтгэл зүрхэндээ их олон догдлол байгаа учраас илүү ойртуулах зорилгоор дүүн танд гоё сэтгэлийн үгийг нь уншиж өгнө. Уг нь бол өөрөө нөгөө шүлгийн мөртүүдийг зохиогоод аваад хайдаг. Харин энэ удаа дүүд нь маш холоос. Тэгээд бүр ингэж гой гараараа сэлж бичсэн захидал ирсэн. Хоёлаа маш сайн сонсъё. Тэгээд бэлэг хинээс вэ гэдг нь тодорхой болох юм шүү. Заяа. Сайн байна уу? Миний хайртай ээжээ. Танда төрсөн өдрийн мэнд хүргэе. Алс хол байгаач гэлээ. Энэхүү сайхан мэндчилгээг танда охин өрн илгээж байна. Ээжээ, дэвтэр бол хоёроор шүлэг тэрлий гэсэн боловч цагаан толгоон үсгэн хүртэл Багдад ч байх шиг түүх шиг амьдралыг тань төвөрлөж чадсангүй шүү охин чинь. Өгөөмөр амьд бурхан танда үргэлж залбирч явдаг шүү охин нь. Ээжээ, хорвоогийн хатуу орчлонд тэврээд үлдсэн үрсийнхээ төлөө өдий болтол амьдрахтаа өөрийгөө ч үл мартан үргэлж биднийг гисээр ирсэн үзэглэн төгөлдөр ээжээрээ үрс чинь гойж явдаг шүү. Танда төрсөн өдрийн мэнд хүргэе. Чанга тэврэн үнсий охин оюун туяагаас мэн. Оюун туяагаас. За баярлалаа. За тэгээд энэ гоё мэндчилгээг маш холоос ирсэн мэндчилгээг ижид нь нэг сайхан алга ташилтаагаар сэтгэлийн бэлгээр өргөн барья. Төрсөн өдрийн баяр маань холыг ойртуулж, ойр дотны эрхэм хүмүүс нь онцгойлон зорж ирээдэл тунчиг сайхан үргэлжилж байх шиг байна ихээхчээ. Одоо харин дүүгийнх нь гарт байгаа бэлгүүд дуусаагүй. Үргэлжлүүлээд ийм гоё бэлэг бас өгч явуулсан. Тэгтээ энэ бэлэг даалгавартай ихээхч. Одоо энд ирсэн найз нөхдүүд, үр хүүхдүүд тэр бичлэгтээ заавал гаднах уудыг нь урж тастаад хүмүүстэйгээ хамтдаа энэ гоё бэлгийг задлах ёстой байгаа шүү. Тэгэхээр охиныхон сэтгэл шингэсэн бэлгийг өргөн барьж даалгаврыг биелүүлье. Бичлэгийн үргэлт маань үргэлжилсээр байна. Энэ гоё бэлэг үнэхээр таны сэтгэл зүрхэнд бас маш гоё дурсамжийг мөнхөлж өгч чадсан болов уу гэж бодож байна. Явж чадчихна. Маш их гоё байна. Тэгэлгүй яг хөө тэгээд охин нь хэлэхдээ
дүүд нь онцгойлон 35 жилийн өмнө аавыгаа алдсан, амьдрал дандаа жаргалтай байх үштэй жаргал зовлон ээжлэхийн энэ цаг мөчид өрсийнхээ төлөө эжим нь үргэлж хичээж байсан таны минь л ач шүү дээ. Тэгээд ингээд дурсаад харахад аавтайгаа авахулсан зураг ер нь их ховор байдгийн байна лээ. Тийм учраас одоо техник технологийн дэвшлиг ашиглаад энэ дурсамжтай бэлгийг бас зориулан ижидэн бэлэг болгон өгсөн шүү гэсэн. Одоо ингээч хоёулангийн тэр гоё бичлэгийг охиноос үзээд сууж байгаа. За. Одоо энэ цаг мөчид охиндоо хандаж гоё сэтгэлээсээ хаваалц. За. Охинтой хайртай шүү. Ээж нь огногоо иртэл ирүүлийн гарч жаргалтай байна. Ирүүлээнаа гэд. Охин минь урд ирээлэгчлээ да. Ихэгч охинтой хүн очир эрдэнэ ингэртэй зөөсөнтэй адил гэж манай монгол түмэн хэлдэг. Дээр нэг зурагт үзчихсэн чинь охинтой хүн онгоцонд сууна гэж ах юм байна лээ. Тэгээд ямартай ч миний их ч онгоцонд сууж үзсэн үгүй дүүн арай мэдэхгүй байна. Тэгтээ ямартай ч охин үрээрээ орчлон гоёж ява тандан эрүүлэнхийг хүсье. Өөр хүүхэд нь сарвал сайхныг хүсье. Нэгэнт эхийн ачийг магтан дуулахаар ирсэн учраас ээжийн тухай шүлэг бас заавал уншиж өгөөрэй гэсэн учраас ганцхан ижидэн унших шүлэг гэсэн энэ шүлгийн мөртүүдийг энд байгаа нийт ижи нартан зориулаад намрын уулна бугын урамтхыг сонсоорой. Намайг ухаачхыг үзэх гэж ижимэн таварт наслаарай. Манцуйтан ирж таньгаан ганц л удаан жаргаасан магад түүнээс хойш дандаан зовоосон. Газар дээр ганцхан намайг гэж ижимэн та хичнээн чих мэрэгжилтэй төрсөн юмбтэ. Баривчийг минь нисгэж хормын имсгэл гойж суухта багаас минь өдийг хүртэл хамгийн шилдэг ойдолчин нь явлаа. Оточ манлын хуйлгаан ийм байдгүй гэлтэй орон дээр минь бүлээрч хонсон шүн бүрийн тоогоор орчлонгийн хамгийн сайн эмчин та явлаа шүү. Сар нарны ээлж сөхсөн тогооч цаг оройтсон бол зуноос эргэж ирэхэд цагдаа эсвэл үүдийн манаач гэдэл үрсийнхээ төлөө хичээсэнд баярлаа миний ээжээ. Зүүнний сүхчөрч урсах он жилүүдийн урсгал зүгээр л миний ээж дэргэд минь байж хайрлаарай. Ээжээ гэж дуудах болгондоо баярлдаг. Ээж л хідэн өрстэй урт наслаж хайрлаарай гэсэн байна. За тэгээд энэ сайхан шүлгийн мөртүүдээр төрсөн өдрийн гал холон мэндийг дахин хүргэе. Сайхан баярлаарай. За баярлалаа. Игэлхэн даруухан амьдралаар хамтраад ээжийн гэдэг үүргээ эцгийг нь орлож биелүүлж байгаа миний сайхан найзтай найзуудаас нь төрсөн өдрийн баярын мэндийг хүргээд Монголын эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын 100 жилийн ойн тэмдэг эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын тэмдгээр шагнал болгон зүүж явъя.